Монгол Улсын нийт хүн амын 49% нь эрэгтэйчүүд, дундаж наслалт нь 67 буюу сүүлийн 6 жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 4.7 сараар багасжээ. Харин нас баралт 60.4% нь эрэгтэйчүүд эзэлдэг нь энэ хувьд тасралтгүй өссөөр байна. Үүний гол шалтгаан нь тэд эмнэлгийн дараалал, завгүй ажлын цагуудтай холбоотойгоор хүчнээ оройтож онцлуулдагт байдаг. Үүний нэг жишээ нь 41 настай Ууган Баяр юм. Тэрээр сүүлийн 6 жилийн хугацаанд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээг байна. Сүүлийн үед бидэнд өвчний зовир илэрч байгаа учраас урьдчилан сэргийлэх үйлчлэлт хамрагдахаар оролцож байгаахаа хэлж байна. Машин бас үзүүлдэ шүү дээ. Гэхдээ би өөрөө нөгөө машин засварын хүн байхгүй та. Тэгээд өөрийнхөө юмыг бол машин төрөнд бол асуудал байхгүй л тий. Тэгээ өөрийгөө бол үзүүлдэг юм байх хүн чинь ирнэ. Тэгээд уул нь үзчихвэл очор багтаа айл гайгүй үзэж байгаа юм дээр үзүүлчмээр л энэ божгүй бүгдэн дээр л үзүүлмээр шүү дээ. Ер нь хэр яа. Жоо одоо бас яаж ч тийм ч одоо өдөр ингээд хичээл сургуулийн цаг болох гээд байдаг бас. За тийм шүү дээ. Ер нь эмнэлгээр хэр их үзүүлдэг вэ? Ер нь эмнэлгийн үйлчлэгээг авдгүй дөө юм дээр өөртөө одоо ингээд бас жоохон эмнэлгийн үйлчлэгээ авахгүй бол бас тий би жоохон өвдөх маяг болоод байна шүү дээ. Бүгд бол банкын үзүүлж байгаа шүү дээ. Эмнэлгээр бол энэ үр хөвгтэй үзүүлж шүү дээ хүн чинь угаасаа тэгээд өөрсдөө бол нэг юм тоодгүй шүү дээ. Тэгээд яг нэг өвдөхгүй бол тэгээд эмнэлгийн үйлчлэгээ баг авахгүй шүү дээ. Тэгээд яваад болоод Ер нь даралтаа хэр их үзүүлдэг вэ? Ер нь нэг үзүүлдэг үү дээ. Яг гэртээ өөрөө бас нэг аппаратаар хаяада нэг үзсэн шүү дээ. Өөх юм. 85. Тэгэхээр ер нь бол таны даралт ихссэн байна гэсэн үг. 120-80-аас дээш гарах юм бол даралт ихсэлтэй гэж үзэж байгаа байхгүй юу? Өдөрт одоо нэг 2 юм үзүүлээл ингээл өнөөдрийн хувьд ингээд баг яах гэдэг шүү, дуусах гэдэг шүү. Тэ. Бас уул нь бас бүгднгөөр л ороход болоод бол бүгднгөөр л үзүүлчмээр юм л та тий. Тэгээд Сахар өгцөн үү? өгцөө. Сахар нэрээ. Сахар бол хэвэн бэлээ. Юу сарчихгүй яах вэ? Малгайгаа. За нэгдүгээр цагийн жингийн үлдэлтэй гэж гарч ирсэн байна. За юу. Өмнө зүрхний бичлэг хийлгэж байна. Одоо баг 5-6 жилийн өмнө л үзүүлж ирсэн. Одоо л үзүүлэгч шүү дээ. Зүрх нь өвддөг. Ер нь жоохон өвднөө. Тэгэл одоо ямар ч удаа үзүүлэх гээл явж байна. Одоо өвдөх үед нь ямар арга хэмжээ авдаг? Өө тэгэл ийм л хэрэглээ шүү дээ. Ийм угаал тэгэл намтахал. Мамаа дахиад ингэ дараа. Шарт тол гэж энэ дэр Энэ өвчнөж ирнэх залууссан юм байна шүү дээ. Тэгээд үзүүлэхгүй ингээ залуу хүн гэл яваад байвал бас өвдөг эрт идрүүлэх үзүүлж явах хэрэгтэй л байна л да эрт тий. Тэгэхгүй бол үзүүлэхгүй явж байгаад ямар нэгэн асуудал хүндрэх мэдл. Тийм учраас одоо үзүүлдэг юм уу гэж явж шүү дээ. өнөөдөр бол ер нь харьцангуй бас эрэгтэйчүүд нэлээд үзүүлж байна. Ер нь одоо манай Монгол Улсын нийт хүн амын нас баралт өвчлөлийн тэргүүлэх шалтгаан бол зөв сүцний өвчлөл байгаа. Тэгээ тэрний одоо дийлэнх нь бол хөдөлмөрийн насны хүмүүс байна гэсэн статистик тоо баримт гарсан. Ер нь жил болгоно гэж гардаг. Тэгээ энэ дотроо эрэгтэйчүүдийн нас баралт болвол бүр онцгой илүү өндөр байдаг. Тэгэхээр эрэгтэйчүүд бол илүү хожим онцлогддог. Эмнэлэгт эрт ханддаггүй. Тэгээ ерөнхийдөө бас зовир шаналгаа гарсан ч гэсэндээ тэрийг одоо гүрийгээд яваад идэг тий. Эрэгтэй хүн гэр бүлээ авч явах ёстой, эрэгтэй хүн мөнгө олох ёстой хэмээх ойлголт нийгэмд өргөн тархсан байдаг. За иймээс эрэгтэй хүн үргэлж гэр бүлээ нэгт тавьж өөрийгөө хойш орхидог. Тэдний хувьд бид бага хэмжээний зовир илэрхэд эмнэлэг орж шинжилгээ өгөхөөс илүү ажиллаа хийхийг чухалд үздэг. За эд хөрөнгө олдовч эрүүл мэнд олдохгүй. За иймээс эрчүүд өөрийгөө хайрлан эмнэлгийн урьдчилан үзлэгт тогтмол хамрагдаж байх хэрэгтэйг эмч нар зөвлөж байлаа. Эрүүл мэндэд анхаарал хандуулах нь амьдралдаа хийж байгаа хөрөнгө оруулалт юм а.